안녕하세요. 쌤매цгаано Nanslana. За ингээд та бүхэнд өнөөдөр 4-р хичээл буюу үйл үг тайлбарлах хичээлийг бэлдэж авчирсан байна. За ингээд үйл үг болон бид нар тэмдэг нэрийг өнөөдөр хамгийн анхудаа харах гэж байна. За ингээд хичээлд орцгоё. За юу гэхээр өнөөдөр бид нэр оюутны амьдралын талаар ерөөхдөө ихэвчлэн яриа гэж бодсон байгаа. За тэгээд яг одоо PDF файл чи ерөөхдөө оюутны амьдралын талаар ч юм уу тиймэрхүү тасгалууд айгүй олон. Тиймэрхүү үг хэллэгүүд одоо амьдрал дээр бид нар ямар шиг үгнүүд хэрэглэх оюутан байхдаа би ямар үгнүүд их хэрэглүүл зүгээр юм гэдэг ч юм уу тиймэрхүү үгнүүдийг ихэвчлэн оруулсан байгаа. За та бүхэнд маш их тус дэмэр болно гэсэн үг. За өнөөдрийн хичээл та бүхэнд бүр айгүй чухал хичээлийн нэг хэсэг шүү. За үйл үгийн ерөөхдөө хүндэтгэлийн хүүрнэх төгсгөх хэлбэрээ гэж та бүхэн ойлгож болно. Хүндэтгэлийн хүүрнэх төгсгөх хэлбэр, хүндэтгэлийн хүүрнэх хүндэтгэлийн асуух хэлбэр гэж хоёр анз байгаа тийм үү. За тэгээд юу вэ гэхээр бид нар ямар ч байсан энэ өөрөөс одоо цагийг бас давхар илэрхийлж явж идэг юм аа гэдгийг та бүхэн ойлгоход болох нэ. За тэгээд дөрөв гэсэн утга санааг илэрхийлдэг ийм ичэдтэй ийм хичээлийг хэдүүлээ өнөөдөр бэлдсэн байна. За харъя. Үйл үг бид нар юу гэхээр V гэдэг одоо юу гэх тэмдэглэхээр тэмдэглэн. За тэгээд ерөөхдөө 습니다, 습니까 гэсэн юу вэ? Хоёр асуух хэлбэр, хүүрнэх хэлбэр. За ийм хоёр хэлбэрүүдийг бид нар өнөөдөр үзэж байна. За гүйгүүлэгчтэй тохиолдол шууд 습니다 гэдэг хэсгийг бид нар шууд автоматар залгана. Ишгээр төгссөн үгний араас, үйл үгийн араас, тэмдэг нэрийн араас юу вэ? Б-입니다. Нэгсэндээ гэдэг маань байхгүй болсон байна гэж ойлгох нэ. За эхлээд бид нар хичээлдээ оръё да. За үйл үг. Бид багш нь эхлээд үйл үгийг аваад ирсэн байна. За хамгийн түрүүнд бид нар явах, идэх гэдэг ч юм уу те. Явах, идэх, харах, өмсөх, зүүх бүх одоо нэг хэрэгтэй гэсэн үйл үгнүүдийг авчирсан байна. За энэ үйл үгнүүдийн ихэвчлэн дандаа хойно байгаа да гэдэг хэсэг маань бүгдөө хасагддаг байгаа. За энэ да гэдэг хэсэг маань ерөөхдөө явах гэдгийн хээ үсэг гэж та бүхэн ойлгож болно гэсэн. Тэгэхээр бүгднгийнхээ хээ үсгийг бид нэр хасгаасаар аргагүй шүү дээ. Тэгээ явдаг, иддэг тэр гэж одоо ярих ёстой юм чинь тийм ээ. За гэхдээ бид нар юу вэ? 습니다 гэдэг дүрэн маань ерөөхдөө тэгж байна, ингэж байна, тэгж байгаа гэсэн хэлбэр бас дахиад нэгэн даалт утга санааг илэрхийлж өгдөг шүү гэдгийг яах нь типээр бодож авах хэрэгтэй байна тийм ээ. За тэгэхээр када гэдэг үгийн дааг насчихсан одоо бид нар юу вэ? 갑니다. 보다 гэдэг үгний дааг насаа 봅니다. 자, 가르치다 гэдэг үгний дааг насаа 가르칩니다 гэдэг хэсэг рүү шилжсэн байна. За, амархан байгаас яаж бид нар залгаллыг хийж байгааг та бүхэн ойлгож байгаас. За, шууд нэг ёсондоо дандаа юу вэ? Ихшгээр төгссөн гүйгүүлэгчийн нөхцлүүдийн үйл үгийн араас бид нар нөхцөл залгасан байна. За, одоо тэгэхээр юу вэ? Гүйгүүлэгчээр төгссөн үйл үгийн араас бид нар нөхцөл залгасан. За, тэр тохиолдолд юу вэ? Шууд 습니다 гэдгийг залгана гэсэн үг. 입습니다. өмсөж байна гэдэг ч юм уу те. За, тэгж ярина гэсэн үг. За, тэгээд 만들습니다. 만들습니다. 읽습니다. гэх шигээр яах нь ярина гэж та бүхэн ойлгох нэ. За, одоо тэгвэл бид нэр үйл үг үзсэн юм чинь тэмдэг нэрлээ орж ирээ. За, тэмдэг нэрэн дээр юу орж ирэх нь харъя да. За, тэмдэг нэрэн дээр сонирхолтой, хөгжилтэй тэргээд нөгөө юу гэдэг лээ. Уйтгартай тэр гэсэн тийм өгнүүд байдаг шүү дээ. За, тэр өгнүүдийг багш нь авчирсан байна. За, хин харъя да. Сонирхолтой, сонирхолгүй, хөгжилтэй, сонирхолтой, хөөрхөн, муу, сайн, дургу. За, эдгээр өгнүүд байна тийм үү. За, уншиж үзцгээе. 재미있다, 재미없다, 즐겁다, 희미롭다, 예쁘다, 나쁘다, 좋다, 싫다. 오케이. 자, гэдгээр өгнүүдийг бүгдөө даа насагдах юм бол хойно байгаа юу насагдана гэсэн үг. Сонирхолтой байх гэсэн нэг бас нэг хэлбэр байх. Тэгэхээр энэ байх нь угаасаа байхгүй багш нь бичээгүй. Тэгэхээр сонирхолтой байх гэдэг нь байх нь байхгүй байна гэж ойлгож бодно гэсэн. За, тэгэхээр одоо багш нь энэ дээр аваад ирчих. За, юу вэ? 재미있다, 재미있습니다. сонирхолтой байна. автоматар сонирхолтой байна гэдэг үг нь хуурж орж иж байгаа. Хээ байхгүй болчих жоож болохоор. За, 즐겁습니다. хөгжилтэй байна. 즐겁습니다. 자, 예쁘다, 예쁩니다. хөөрхөн байна. 예쁩니다.
За 나쁘다, 나쁩니다. За гэрийн даалгаврыг хийх байх юм бол 나쁩니다 болох нь тийм ээ. Гэрийн даалгаврыг хийгээд авах юм бол 예쁩니다. хөөрхөн гэдэг үг болох нь тийм үү. Хөөрхөн бай гэвэл яах нь гэрийн даалгавраа сайн хийх шүү дээ. За энэ багш нь дахиад нэг хэд хэдэн юм тайлбарлая гэж бодсон ба. Сонирхолтой гэдэг үг маань хоёр ороод ирчихсэн байгааг анзаарч байна уу? Химээ롭다, 재밌다. За 재밌다 гэдэг үг маань ерөөхдөө тийм юу гэх баяр хөөртэйгээр би тэрийг хийх гэж та бүхэн ойлгож байна. Химээ롭다 гэдэг нь ерөөхдөө би өөрийгөө өдөөж намайг өдөөж байгаа зүйл. Тэр нь илүү сонирхол татж байгаа гэсэн. Сонирхол татах гэдэг үгээр нь илүү бид нар ашиглавал илүү зүгээр байдаг. Химээ롭다 гэдгийг сонирхолтой гэдэг үг нь өөрийн утгаараа юу вэ? 재미있다 гэдгээр ярина гэсэн үг. 재미있다 гэдэг чинь өөр ямар нэг тийм хөвгтэй байх, юу гэх хөгжилтэй байх гэсэн утга санааг илэрхийлж байдаг. Тэгэхээр юу вэ гэхээр тэр дээдлийн 재미있다, доотлын химээ롭다 хоёр маань арай жоохон ондоо яригдана гэж ойлгох нэ. За тэгээд юу вэ? Түүний ард хөгжилтэй гэдэг үг чинь өөрөө дахиад байгааз. За 즐겁다. Тэр нь үнэхээр ингээд бүр ингээд хот инегээд ямар гоё ингээд ингэдэг ч юм уу. Эсвэл нөгөө нэг өөрөө юу гэх юм сургуулийн амьдралд хэтэрхий тасан зохицоо тэр нь надад илүү гоё байгаа. Тэр үед би 너무 즐거워요 гэж ярина гэсэн. 즐겁습니다. 즐겁습니다 гэж үргэлжлээ яах нь ярьж болно гэсэн. За ингээд ижилхэн утгатай өгнүүдийнхаа багш нь жоохон хэрэглэгдэх нөгөө нэг юу гэх ялгааг нь хэлж өглөө. Тэгэхээр яах нь сайн тэмдэглэж аваарай. Зарим төлөвчүүд дээр байхгүй байгаа гэж багш нь бодож байна. За юу илээ дахиад ижилхэн тэмдэглэлээр ч гэсэн тэгж байна ингэж байна гэсэн хэлбэрүүдийг авж ийна гэж бас яах нь даалт утга байгаа та бүхэн ойлгох хэрэгтэй байна тийм ээ. За өмнө араас байнгын юу гэх саяны бид нар нөгөө үйл үг үзсэн шүү дээ. Үйл үг тэмдэгнэр байгаа тохиолдолд ерөөсөө заахын ялгалт мартагдаж ерөөсөө болохгүй. Байнгын хамтдаа явж идэх гэж ойлгож болох юм байна. За нэр үгний араас өрөл гэдэг маань заахын ялгалт буюу ийг гэсэн хэлбэрүүдийг авдаг байх нэ. За тэгэхээр юу вэ гэхээр өл гэдэг хэсгийг би гүйвлэгчээр өрөл гэдгийг нь их шиг дээр авна гэсэн. Юу вэ? Их шиг гүйвлэгчээр төгссөн нөхцөл ижлэх нь яг тэр юугаар залгагдах гэсэн. За тэгэхээр өрөөл заахын ялгал маань ерөөдөө өгүүлбэр тусгахгүй гүшөөний үрийг үүсгэж явчихдаг байгаа. За эдгээр харъя да. 밥을 먹습니까? хоолыг идсэн үү гэж асууж хоолыг идсэн үү? Сонио асууж шүү. Ерөөхдөө байнгын ингэж тавтамжтай яригддаг гэсэн. Пап 먹습니까 гэж ярьдаг боловч заавал өрөөл гэдэг зүйлийг нэгчээдэг. Бид нар нөгөө нэг эсэний шалгалт өгөх хүмүүс шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө энийг юусаа мартаж болохгүй. Үйлэг байгаад бол урд нь заавал нэр үгний араас өрөөл авах хэрэгтэй байна. Окей. Тэ? За 밥을 먹습니다. 우유를 마십니까? 우유를 마십니다. 수 오드가. 자, 또 한국어를 배웁니까? 배우다 소록소가 하네. 자, 박신님들 타가는 달불리 배우다 гэдэг үг маань сурах гэсэн үг боловч үүний яг төгсдөө 공부하다 хичээл гэсэн үг ба 공부합니다 болох нь тийм ээ 공부하다. 자, 한국어를 배웁니까? 아니요, 영어도 배웁니다. 네, 한국어만 배웁니다. энэ тохиолдлыг аль зөв буруу гэдгийг зайдуул харъя да. 한국어를 배웁니까? 네, 한국어를 배웁니다. За, ийм байна тийм ээ. За, энд байгаа маань гэдэг багш нь хойдлын слайд дээр та бүхэн тайлбарлаж ярьж өгөх болно. Ерөнхийдөө зөвхөн гэсэн утга санааг илэрхийлж байгааг ойлгоход болно. За, солонгос хэлийг сурд юм уу гэсэн чинь юу вэ? Үгүй. Англи хэлж бас сурдгаа гэдэг оруулаад ирсэн байна. Тэгэхээр энд юу вэ? Алдаа гарсан байна тийм үү? Тэгэхээр энэний урд нь би юу гэж оруулж ирэхээ зөвхөн гэсэн эсгийг энд оруулж иржээж би энэ дуу гэдэг хойно оруулж ирэх хэрэгтэй болчихно гэсэн. За тэгэхээр юу вэ? Нэгэсэндээ 한국어를 배웁니까? гэж асуусан тохиолдолд юу арах вэ? 네, 한국어를 배웁니다. 한국어만 배웁니다. эсвэл 아니요. 영어 배웁니다. 영어 배웁니다. автоматар орж ирнэ гэсэн үг. За, багш нь энэ дээр юу авчирсан байна гэсэн чинь нэг ёсондоо тип болгож юу вэ гэхээр
холбоо байнгын одоо юу гэх холбоотой яригдчихийдэг одоо тийм өгнүүд байгаа. Тэр өгнүүдийг ерөөхдөө бид нар мартаж болохгүй шууд ингээд баг авцсан их дээрээдэг тасал хийгээд авчих юм бол ерөөсөө мартагддаггүй. За нэг хэсэндээ юу гэхээр чүмэл чүмнийда бүжгэлдэг, дуу дуулдаг, кино үздэг гэдэг юу вэ? Байнгын хоол иддэг гэх бид нар байнгын хэрэглэгддэг хэрэглээний өгнүүд шүү дээ. Тэгэхээр эдгээрийг бид нар ярихдаа юу вэ? Өрөөл гэдэг юм байнга аваад хойноод юу вэ? Сэмнида гэдгийг залгах одоо ийм одоо нөхцөл байх нь тийм үү. За тэгэхээр эдгээр та бүхэнд ч гэсэн бас хэрэгтэй нэг ийм хүснэгт байх гэж багш найдаж байна. За үүний араас дахиад нэгэн тип. За юу вэ? Түрүүний хэлдэг нэр үгний араас ерөөсөө өрөөл орж ирнэ. За тэгээд өрөөл орж ирэх юм бол ерөөсөө юу вэ? Сэмнида гэсэн үйлдвэрийн бүтц байна гэсэн үг тийм. Нэгсэндээ үйл үг явж байх юм бол урд нь дандаа нэр үг орно. Нэр үгийн араас юу вэ? Өрөөл гэдэг энэ нөхцөл хоёр бол байнгын хамт явж идэг гэж та бүхэн ойлгоход болох нэ. За дараагийн хэсгийг харъя. За ман гэдэг дүрм ман. За одоо нөгөө багш чинь юу вэ? Түүний урд нь нөгөө өрөөл гэдэг зүйлээ авчихсан байна тийм үү? Өрөөлөө аваад юу вэ? Одоо маныг оруулаад ирсэн. Ман орж ирэх юм бол энэ ихний үйлдвэр зүг болоо урчин тийм ээ? За ихний үйлдвэр зүг болоо. Юу вэ? 한국어만 배웁니까? 아니요. Чи зөвхөн юу вэ? Солонгос хэл сурдаг юм уу гэж асуучиж штэ нэгсэндээ. Тийм бол юу вэ? Үгүй ээ би англи хэл ч гэсэн сурд юм аа. Тэгэхээр юу вэ? Би англи ч гэсэн сурд юм аа гэдэг хэлбэр рүү хувираад очиж байна гэсэн. За тийм ээ би ганцхан солонгос хэл сурд юм аа гэдэг хэлбэр чи энд орчиж байна гэсэн тийм ээ. За ингээд хоёр хэсгийг харж болох нэ. За тэгвэл эхний хэсгийг харъя да. 밥만 먹습니까? Одоо нөгөө нэг өрөөлөч оронд дандаа ман оруулаад ирсэн байна. Тэгсэн чи юу вэ? 밥만 먹습니다. хоолол идэж байгаа юм уу? Тийм хоолол идэж байна. Өөр ямар нэг ундаа ч юм уу, торт ч юм уу идэг байна гэсэн үг байна тийм ээ. За түүний араас нь ганцхан уяу л ууж байгаа юм уу? Зөвхөн уяу л ууж байгаа юм уу гэсэн хэлбэр бас байж болно гэсэн үг. Тэгэх юм бол юу гэх юм? Тийм ээ би зөвхөн ганцхан уяу л ууж байна гэсэн бас нэг хувилбар болж байна гэж ойлгох нэ. За тэгэхээр шууд ямар нэг их шиг явуулж гэхгүйгээр ман гэдэг зүйлийг залгахад зөвхөн энэ гэсэн утга санааг илэрхийлдэг болох юм байна. За түүний араас 자, 친구를 만납니다. гэсэн үг юм тийм үү? 친구를 만납니까? гэсэн чинь 아니요. 동생도 만납니다. 자, 네, 친구만 만납니다. 그러니까 хоёрыг марч ирсэн. За, үүн дээр за хэдий ялгал тийм үү? Өрөөл гэдэг энэ хоёр байгаа. Нэр үгний араас өрөөл хоёрын араас 만나다 гэдэг хэлбэр орж ирэх юм бол тай гэдэг хувилбарыг автоматар үүсгэждэг. Тэгэхээр юу вэ гэхээр найзтайгаа уулзах гэсэн үг хэлбэр. 만나다 гэдэг чинь өөрөө уулзах гэсэн үг байна тийм үү? За тэгэхээр тай гэсэн утга санааг илэрхийлэх нэ. За тэгээд юу вэ? найзтайгаа уулзах юм уу гэсэн чинь үгүй дүүтэйгээ ч гэсэн уулзнаа. Тийм ээ. Найзтайгаа зөвхөн найзтайгаа уулзнаа гэж бас хоёр янзаар орчуулж байна гэсэн. За багш энэ дээр нэг хэдийн юм тодруулъя. 물 гэдэг маань юу вэ? Ус гэсэн үг байгаа тийм үү? За ус. За 물을 яадаг вэ? 물을 усыг өөштэй тийм усыг зурагт үзэн кино тийм дээрэс нь 한국어 수업 тийм гэж орж ирэх гээд байгаа. За багшны дээр юу ярих гэдэг байна гэсэн чи ерөөсөө энэ зүйл. Өрөөл гэчээд ига байгаа тийм үү? За өрөөл байгаа тохиолдолд ерөөхдөө юу вэ? Энэ хоёр тохиолдол шүү дээ. Энэ хоёр тохиолдол байнгын юу вэ? Хойноос нь үйл үг орж ирнэ. Үйл үг орж ирнэ гэсэн үг байна тийм үү? За гэтэл игагаар төгссөн энэ ига хоёрыг авч байгаа тохиолдолд дандаа би юу вэ? Тэмдэгнэр авнаа гэж ойлгох нэ гэсэн. За яагаад гэсэн чинь 이가 어떻습니까 буюу ямар вэ гэдэг асуулт нь юу хариулагддаг вэ? Тэмдэг нэрээр хариулагддаг шүү дээ. За тэгэхээр юу вэ? Ямар вэ гэсэн асуултанд хариулж байгаа учраас тэмдэг нэрээр хариулна. Тэгэхээр би киноны ямар вэ гэсэн чинь кино маань сонирхолтой, уйтгартай, гонигтай, амар экшнтэй гэх шиг бид нар ярьж болно гэсэн үг. За тэрний дараа солонгос хэл нийцэлч ямар байна гэж бас асууж болж байгаа. За хэдүүлээ холбоё. Энэ холбох өгнүүд байна. За үйл үг тэмдэг нэрийг ойлгоцсон учраас бид нар энэ хойно байгаа нөхцлүүдийг бас харъя да.
보다 юу илээ? үзэх, харах гэсэн утгатай үг гэсэн тийм үү? За, түүлийн тэмдэгнэр үү илүү үгүй. За, 재미있다 없다 сонирхолтой гэж хэлсэн тийм үү? За, тэгэхээр юу илээ? тэмдэгнэр ахна тийм ээ. За, 슬프다 гунигтай гэсэн утгатай үг. гунигтай. Юу илээ? тэмдэгнэр үү илүү үгүй. гуниглах гэдэг маань тэмдэгнэр үү илүү үгүй гэдгийг бид нар олох хэрэгтэй ахна. За, 마시다 уух гэсэн үг ахна тийм. Үйл үгүй тэмдэгнэр үү. За, энийг бид нар ялгана гэсэн үг. За, 보다 маань юу илээ? үйлөг тэмдэгнэр үйлөг. За, энэ тохиолдлууд байна. За, холдоо хэдүүлээ. 물을 усыг яадаг үлээ? уудаг шүү дээ тийм. 물을 마십니다. 자, зурагтыг яадаг үлээ? 텔레비전 гэдэг маань зурагт ахна. 텔레비전을 봅니다. үзэн гэсэн үг тийм үү? За, тэгээд ингээ хоёр нэг үйл үг маань хол яваад байна. За, одоо энэ сонирхолтой, уйтгартай, гунигтай гэсэн хоёр юм орж иж байна. За, 영화 кино маань гуниглээ та. Кинонд гуниглээ. Солонгос хэлний хичээл дээр гуниглаад бид нар яах юм бэ? Тийм ээ, цаашаа өчнөө юм байхад чинь тийм ээ. За, тэгээд солонгос хэлний хичээлээ яах юм? Сонирхолтой болгоё. Мөн үү? За, ингээд солонгос хэлний хичээл маань сонирхолтой. За, зарим хүмүүс гэрийн даалгавар дээрээ шууд эсрэгээр нь бичдэг шүү дээ. Албаа багшаараасаа гээд. За, энэ бол окей тийм үү? За, энэ үртлээ хийсэн юм чи хэдүүлээ. Харилцан яриа. За, ингээ багшийн авчирсан харилцан яриан дээр хийрсэн бэ? Энэ удаад нь аю. За, аю юу вэ? дуучин шүү дээ тийм ээ. За, ингээд аю 씨랑 같이 대화를 해보자고 합니다. За, аю дээр өнөөдөр юу ярих гэж байгаа гэхээр ерөөхдөө солонгос хэл сурт юм уу? Ингээд аюуг авчирсан. За, аюугийн ерөөхдөө багшин дуунууд нь аягүй дуртай. Сүүлийн дуунууд нь ч гэсэн бас хөөрхөн дуунд нэлээ гаргасан байлээ. За, аю 씨는 무엇 땡땡 배우다 сурах тийм үү? За, 땡땡. За, тэгэхээр юу юм? 무엇을 сурж байгаа вэ? Тэ одоо цагаар ярих гэж очсон. Сурдаг вэ гэдэг ч юм. Юг сурдаг вэ? За, тэгсэн чинь 일본어이네. юу илээ? япон хэл шүү дээ. За, япон хэлийг 일본어를 배웁니다. Би япон сурж байна. сурдаг. За, тэгсэн чинь 일본어만 배우니까 зөвхөн солонгос хэлийг япон хэлийг сурдаг юм уу гэсэн чи юу вэ? 아니요, 한국어도 배웁니다. аюу дуусаа солонгос хэлийг авсан. солонгос хэлээ дахиж сэргээгээд авах. За, тэгэхээр солонгос хэл сурж байна гэж тийм ээ. солонгос хэл ч гэсэн одоо сурдаг. тэгснэ 나설마 씨 또 한국어를 배웁니까? гэсэн тийм ээ. тэгсэн чинь 네, 저도 한국어를 배웁니다. 한국어가 어떻습니까? гэж асууж байгаа юм чинь би энэ дээр ийг айлыг авах лээ. 한국어가 тийм үү? 한국어가 재밌습니다. За, энэ үртэл ерөөдөө ямар шүү байна хүмүүстээ. Дайжгүй. За, багш нь аль болох та бүхэнд ойлгомжтойгоор ерөөдөө хичээлүүдэд бэлдэж авчирсан байгаа. За, тэгээд энэ үртэл ерөөдөө үйл үг тэмдэгнэр. За, тэгээд бас дээрээс нь туслах нэг дүрм орж ирлээ шүү дээ. Зөвхөн бас гэсэн утгатай тийм ээ. Зөвхөн гэсэн утгатай дүрм байсан шүү дээ. Ил зөвхөн гэтэр гэсэн. За, тэгэхээр энэ дүрмүүд маань ерөөдөө хэр одоо та бүхэнд хүрсэн гэдэг нэг сонирхолтой байна. За, тэгэхээр багштай биччихэд хийчээд доор нь комент ч юм уу янз янзын үлдээгээрээ багш нар тэр өөр чинь бас хоололд шүү тий. За, тэгээд өнөөдрийн хичээлийг ерөөхдөө дахин давтаж үзхийг бас та бүхнээс хүсье. Яагаад тэгэхээр үйл үг тэмдэгнэр маань өөрөө маш том сэдв. Тэгэхээр бид нар үйл үг тэмдэгнэргүйгээр үйлдвэрийг бараг төсөөлөд чирэг байдаг тий. Тэгэхээр ерөөхдөө аюу том сэдв үзсэн байгаа. За, тэгээд үүний араас давхар PDF файлаар чинь маш олон одоо юу гэх шинэ үйл гарсан байгаа. Тэгээд шинэ үгэнд бүгдөө ингэ өөр юм болгоод за, тэгээд энэ хичээлийг ч гэсэн өөр юм болгож аваад за, яах нь маш сайн асуулт сурвал дээрээс нь маш их одоо юу гэх бүтээл сэтгэлгээ гаргаад хичээлээ дахин давтаж хийгээрэй. За, ингээд юу вэ? Дараагийн хичээлдээ бүгдээр уулзцгаая. За, дараагийн хичээлдээ уулзтлаа түр баяртай. Дараагийн хичээлдээ уулзцгаая.